Үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөж хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан 103 иргэнэ Монгол Улсын засгийн газар улсын авраг малчнаар шалгаруулсан билээ. Манай аймгаас энэхүү хүндтэй цолоор 5 хөдөлмөрч иргэн шагнуулж байгаагийн нэг нь Будаг өндөр сумын Ханта багийн малчин Дашторжийн алтан хуйг юм а. Тэрээр 7 өвөлжөө, 3 хаваржаа, 2 намаржаа сэлгэн малаа отролдог бөгөөд 20 гаруй настайгаас улсын авраг малчинд 10 жил дараалан тодорхойлогдож байж энэхүү эрхэм цалыг хүртлээ. Малчуудмаа залгамжлан яваа алтан хуйгийн аав нь улсын сайн малчин. Ээж нь улсын хошоо аврах сайлчин байсан. Төрсөн их чинь энэ жил улсын тэргүүнийг тариалуулж болж байгаа юм а. Гүрэн Баатар бол. Баярлалаа энэ сайхан улсын авраг эрхэмтэй цалыг хүртсэндээ их баяртай наа. Энэ улсын авраг болсон миний бас энэ сайхан боён бол миний аав ээжийн бас боёо. Би 10 хэдэн наснаас ахвал малж аав ээжийнхээ дэргэд бас их туршлага сурч их юм сурсан. За одоо би чинь эрт бас эхнэр хүүхдээ авах байхдаа эхэлжсэн тань. Тэгээд эхнэр хүүхдүүгээр асгаж яриад тэгээд 20 хэдэн наснда одоо сүүлийн 2-3 жил бас энэ сайхан цал улсын аврагт тодорхойлогдож байсан. Тэгээд энэ жил болсондоо их баяртай байна. Булган аймгийн нийт булганчуудаа энэ сар шинэ сайхан мэндчилгээ дэвшүүлье. Энэ жил улсын аймагтаа тэргүүлсэн малчдыг авраг хэмээх урдын нэршлэр цаллаж, улаан халцтай 5 хантай гэрээр дахин мэлгаж эхэлсэн. Өргөө гэрийн жаврыг үргээж аймгийн хөгжимчдийн театрын дуучин Мөнгөн Туяа, Морин хуурч Бат Эрдэнэ нар ая дуугаа өргөн их шин зихэр хадгийг барьлаа.